Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Нэмэгдсэн өртгийн албан татврын шинжилсэн найруулга 2015 оны 7 сарын 9-ний өдөр Монгол улсын их хурлаас батлагдсан гарсан. Яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр суглааны тохирлыг 21 аймагт шууд дамжуулан хүлээн авахд бэлэн болоод байна. Монгол улсын засгийн газар, сангийн яам, гайл татврын ерөнхий газар, нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системийг нэгж Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран 2 дахь 7 хоногт ий баримт суглааны азлыг тодруулахад бэлэн болоод байна. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын их хурлаар нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуулийн шинжлэгдсэн найруулга батлагдсан бөгөөд дээрх хуулийн хүрээнд иргэдийн оролцоог урамшуулах систем нэвтрүүлсэн нь нэмэгдсэн өртгийн албан татврын урамшуулал юм. Өөрөөр хэлбэл эрхэм татвар төлөгч хувь хүн танд төрөөс буцаан олгож буй татврын урамшуулал юм. Хувь хүн та урамшуулалд хэрхэн хамрагдах вэ? Тухайн жилийн худалдан авалтын үнийн дүнд багтсан нэмэгдсэн өртгийн албан татврын 20 хүртэл хувийг буцаан авахын тулд та бэлэн ба бэлэн бусаар төлсөн татврын системээр баталгаажсан баримтаа авч ий баримт цэгийн цахим хуудсанд гар утсаар болон түүх машинаар бүртгүүлэх боломжтой. Мөн ий баримт цэгийн цахим хуудаснаас татврын бүртгэлийн дугаар олгох бөгөөд карт хэлбэрээр хэвлэн авч худалдан авалт бүрэн автоматар бүртгүүлэх боломжтой юм. Урамшуулал болон суглааны хонжуурыг авахдаа ий баримт цэгийн өөрийн харилцах банкны дансаан бүртгүүлээрэй. Суглаанд хэрхэн хамрагдах вэ? Худалдан авалт бүртээ суглааны дугаар бүхий төлбөрийн баримтаа авснаар суглаанд оролцох эрхтэй болно. Нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын систем таны улс их орон ирээдүйн хождон хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Хэргэн та өрөөн хүндэл, өөрийгөө хүндэл, үүнийг баримтаараа баталгаажуул. Та яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас энэ хүн үйл ажиллагааг шууд дамжуулан хүлээн авах үзэж байна. Ий баримт суглаа. Та магадгүй өнөөдөр 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Энэ удаагийн дугаарт суглааны үйл ажиллагаа болон програм хангамж, техникийн талаар мөн нөөтийн талаар дэлгэрэнгүй тайлбар иргэдэд өгөхөөр нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал ноён отхон тулгыг бид хөрстүүддээ хүрэлцэн эрхийг өрсөн байгаа. Ингээд бидний урилгыг хүлээн авч ирсэн отхон тулг таныг тайснаа урьж байна. Ороймонд баярлалаа. Тэгэхээр ий баримт суглааны маань 2 дахь 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн 21 аймагт нэвтрүүлгийн маань шууд дамжуулан хүлээн авах үзэж байгаа. Тэгэхээр иргэдээс маань маш олон асуултууд өнөөдөр ирсэн байгаа. Тэгэхээр төслийнхаа тухай бидэнд тавчхан эхлээ танилцуулахгүй юу? За төсөл маань үндсэндээ 1.5 жилийн хугацаанд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй програм хангамж, техник хангамжийн чиглэлээр биднээс ажиллаж байна. За энэ ажилсны үр дүнд энэ олон улсын туршлага дээр тулгуурлаж биднээс эдгээр системийг зохион бүтээсэн байгаа. За дийлэнх маань манай инженерийн дотоодын бүх инженерүүд ажиллаж энэ програм хангамж дэд бүтцээр ажиллаж биднээс өнөөдрийн энэ системийг бий болгоод байгаа. Тэгэхээр бас баггүй хугацаанд хамтдаа маш олон залуучууд энэ гайхалтай төсөл маань амжилттай хэрэгжиж 16 оны 1 сарын 1-ээс бидэнд хүрж иргэд маань 100 сая төгрөгийн азсанг 7 хоног болгон авах боломжтой болсон. Тэгэхээр бос Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаас дэлхийн өөр орнуудад хэрэгжижсэн судалгааг бас та нар хийсэн байж тээ. Тийм. Тэгэхээр энэ төрлийн суглаа маань ганцхан Монгол улсад бас хэрэгжиж байгаа биш. Өмнө нь Словак, Тайван, Португал гэсэн энэ эдгээр орнуудад энэ системийг нэвтрүүлсэн байгаа. Энэ системийг нэвтрүүлэх гол шалтгаан нь бол иргэдийн оролцоог идэвхийг нэмэгдүүл, үүгээрээ дамжуулж далд эдийн засгийг бууруулах энэ томоохон төслүүдийн нэг байдаг. Португал улс жишээлбэл энэ 23% далд эдийн засгаа бууруулснараа Европын холбооноос зээлсэн өрөө богино хугацаанд барагдуулсан ийм туршлагууд байдаг. Тэгэхээр энэ далд эдийн засаг гэдэг ойлголтыг хамгийн их багаар хувимдаг тогтолцоо бол иргэдийг оролцуулснараа энийг багасгах болд юм а гэдэг. Ийм төсөл маань хэрэгжиж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр яг маш олон иргэд маань бас үзэж байгаа. Иргэдэд маань яг ямар ашигтай вэ те? Бидэд хуулинд яаж тусгасан бэ? Иргэдэд ашигтай үүднээс. Тийм. Тэгэхээр ерөөсөө энэ хуулийн дээр ерөөсөө 2 зүйлийг хийсэн байгаа. Нэгдүгээрт танд 2 үеийг буцааж олгоно. Дээр нь суглаанд оролцох боломжийг хуулийн дагуу олгоцсон байна. За яаж оролцох вэ гэхээр ерөөсөө баримт авах энэ үйл явцаар дамжуулаад та 2 үеийн буцаалт суглаандаа оролцож болж байна гэсэн. Тэгэхээр таны худалдаа хийж байгаа тэр тухайн аж ахуйн нэгж бол татврын суудхан төлөгч гэж нэрлэгдэх хуулийн дагуу таны мөнгийг аваад төрд цааш нь дамжуулж өгөх үүрэгтэй ийм газар гэсэн үг. Тэгэхээр иргэд маань энээр батлахын тулд энэ баримтыг цахим баримтыг авчих юм бол төрөөс төрд миний мөнгө
баталгаатай очиж байгаа юм байна гэдгийг ойлгож болох ийм систем байна. Тэгэхээр иргэд маань ямар давуу талтай вэ гэхээр иргэд маань одоо хоримтлал бий болох, суглаанд орж одоо идэвхтэй оролцож азтан болох. За мөн энэ төрийнхөө энэ тогтолцоог эрүүлжүүлэх үйл ажиллагаанд одоо идэвхтэй оролцож байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. Аха. Ерөнхийдөө бол 3 сая иргэн татврын байцаагч болоод дээрээс нь 7 хоног болгон 100 сая төгрөгийн азтан болох боломжтой болоод жилийн эцэст ямар ч гэсэн 2% буцаагаад авчиж байгаа хүн болгонд ашигтай байгаа. А гэхдээ бас нэг хар байгаа. Ягаад тэгэхээр цоон шинээр хийж байгаа төсөл болгонд одоо хүмүүс маань янз бүрийн одоо байдлаар ханддаг. Тэгэхээр бидэд одоо цоон шин дэлхийд хэрэгжсэн энэ төслийн хувьд болох юм бол монголчууд би ягаад ингээд суглаагаа ингээд оролцоод ингээд миний одоо мөнгийг одоо цаанаас улсаас хянаад чи хичнээн төгрөгийн зарлага хийсэн байна. Тэгээд одоо нэг буцааж авах мах уу гэдэг иргэдийн хяналтыг одоо чангадгаад байна гэсэн ойлголт байгаа. Энийг би фэйсбүүкээр үзсэн байна. Тэгэхээр энд хариулт байж болох уу? Тэгэхээр энэ системийн үндсэндээ ерөөсөл бараа альва бараа таваар үйлчлэгийг одоо дагаж явдаг хяндаг систем гэж ойлгож байна. Эцсийн хэрэглэгчийг биднээс ямар ч хянах боломжгүй. Жишээлх юм бол та баримт сегмент одоо бүртгүүлэхдээ өөрийн имэйл хаягийг ашиглаж одоо бүртгүүлж байгаа. Тэгтэл та одоо 2-3 имэйл хаягтай байх боломжтой. Тийм учраас биднээс одоо тус бүр дээр нь та одоо аккаунт үүсгэж болно. За энэ иргэд маань гол асуугаад байгаа зүйл бол дансны дугаараа, регистрийн дугаартайгаа бүртгүүлснээр намайг хинчлээ гэж ойлгож байгаа бол энэ дүрэл байгаа. Одоо гол одоо тэрийг одоо бүртгэж авах одоо шалтгаан бол таныг одоо төрийн байгууллага дээр аль болохоор чирэгдэл багтаагаар биднээс энэ суглаанд очих юм бол мөн 2% буцааж авахдаа түндэн дамжуулж биднээс шилжүүлэх ийм л зорилготойгоор бүртгэж явж байгаа. Тэгэхээр ерөөсөө эцсийн хэрэглэгчийг хянах ямар ч боломж байхгүй гэж одоо биднээс хэлж болно. Тэгэхээр тийм санаа гаргаж байгаа найзуудынхаа би баримтуудыг хуралдааж аваад гадраас баримт олоод одоо бүгдийг хийчих юм бол ямар ч байсан зугаар мэдний магадлал ихсэн гэсэн үг юм байна шүү дээ. Тэр байх та азтан болох магадлал. Түүнээс дараа нэг татврынхан үржээ яаж их мөнгө үрдэг гэхгүй байна шүү дээ. Тэгэхээр ямар ч боломжгүй. Аха. За тэгэхээр хамгийн гол нь одоо энэ голын одоо холбон тоглогч хэсэг байгаа шүү дээ, тий. Иргэдээс мөнгө авлаа төрлөө өглөө зарим нь одоо өгөхгүй пог өөрөө ингэж пассалж байгаа. Тэгэхээр эдгээр нөхдүүдэд ямар бас давуу тал байгаа вэ? Одоо жижигхэн түүц ажиллуулж байгаа, лангуу ажиллуулж байгаа хүмүүс бол бас яг энэ системийг ингэж өгснөөр бас өөрсдийнх нь далд эдийн засагт бас өөрсдөө нь бас хор өрнүүлж юм уу давуу тал бас заавал байх ёстой шүү дээ, тий. Тэгэхээр одоо энэ голын дамжуулах хэсэгт одоо тий ресторанныхан, супермаркетынхан, магадгүй гулгай массажийнхан одоо юу хийх гэж тий клубынхан одоо хүн болгоны одоо үйлчлэгээний дамжуулж байгаа салбарынханд маань ямар ашиг байгаа вэ? Тийм тэгэхээр эдгээр одоо бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хамгийн гол зүйл бол ерөөсөө энэ бизнес чинь 2% хөнгөлтөө дээр нь одоо суглаанд оролцох боломжтой юм бараа бүтээгдэхүүн борлуулж байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр таны одоо орлогчин баталгаажаад орлогчин тодорхойлогдоод ингээд нотлогдоод төрөөс тодорхойлт авчих юм бол таны одоо зээлжих хэрэг чинь банкн дээр нэгддэг. Зээлжих хэрэг нэгдэхээр та мэдээж энэ одоо байгаа хугацаанд дандаа энэ лангууныхаа ард суухыг хүсэхгүй байгаа. Мэдээж өөрийн гэсэн дэлгүүр, өөрийн гэсэн тэр супермаркет, франчайзинг хийх энэ чиглэл рүүгээ илүү өөрийгөө хөгжүүлэх боломж бол үндсэндээ баталгаажсан орлогоор дамжуулж эдийн засгийн одоо өөрийнхөө эдийн засгийг одоо ил болгосноор одоо бизнесийн эргэлтэнд одоо илүү хүчтэй орох боломж чинь нэгднэ гэсэн үг. Тэгэхээр банкн дээр бол өөрийн найдвартай одоо орлоготой болчоод хүүхдтэй 8% зээлээр байр авч өгөх, эсвэл бол банкнаас зээл аваад бизнесээ өргөжүүлэх. Мөн би бас нэг бодит жишээ мэдчихлээ л да. Манай гэртээ ойрхон 2 дэлгүүр байдаг. Нэгэнд нь баримт өгдөг, нэгэнд нь баримт өгдөг. Баримт өгдөг дэлгүүрлөө одоо хүмүүс илүү их хуйлардаг, одоо тэдний бизнес одоо өсөж байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг давуу тал байж болох юм тийм. Илүү байх тийм. Тэгэхээр энэ маань хөдөө одоо жишээлбэл жижиг лангуунууд ч юм уу зах махтай хэрэгжих магадлал бол бас жоохон хэцүү юу? Тийм. Тэгэхээр биднээс энэ Баянзүрх зах дээр одоо 2015 оны 7 сарын 1-ээс 7 хоногийн хугацаанд биднээс туршилт хийж үзсэн байна. Их сонирхолтой үйл явдал болсон. Манай ажилтан маань одоо орж иж байгаа үйлчлүүлэгчдээс та хэрвээ баримт авах юм бол таныг одоо гарын бэлэг хүлээж байгаа шүү гэдэг ингээд зарлчих. Тэгээд биднээс захын 2-3 лангуун дээр гар утас өгөөд энэгээрээ та код 6 оронтой код гарч иж. Тэр кодыг дундын хэвлэх машин дээр гаргахад баримт нь гараад ирээд тэрүүгээр Азийн тохирлоо тохируулж үзсэн байна. Гэтэл ерөөсөө 3 хоногийн дотор 80 лангуу 80 орчим лангууныхан маань одоо энэ систем рүү бүртгүүлээд маш идэвхтэй оролцсон. Тэгээ зарим нь хүртэл намайг загинсан. Наадханаас ч болж одоо миний орлого буурчлаа. Аливаа наадхаа хурдан бүртгүүлээд их гэж одоо ингээд намайг шахчихсан. Тэгэхээр энэ бол бодит амьдрал дээр бол биелэхэд маш ойрхон байгаа. За зах дээр байгаа дийлэнх иргэдийн маань одоо 80% нь ухаалаг гар утсыг одоо ашиглаж ин лангуун дээр байгаа иргэд маань. Тийм учраас энэ систем бол одоо боломжтой юу гэвэл боломжтой гэж одоо төслийн баг маань үзсэн байгаа. Тэгэхээр Баянзүрх зах дээр энэ зургийг харагдаж байгаа юм байна тий. Тэгэхээр ухаалаг утсыг тусламжтайгаар заавал ихгүй болж байна. Хөдөө орон нутагт яг жишээлбэл бүр одоо Баян-Үлгийн аймаг ч юм уу, эсвэл Увс аймаг ч юм уу, Өмнө Говь гэх ингээд олон аймагуд байгаа шүү дээ тий. Тийм. Тэгэхээр одоо манай улсын хэмжээнд
нийтдээ 98% нь одоо гар утасны 2G болон 3G сүлжээнд хамрагдсан байна гэсэн. Хэрвээ сүлжээ орцсон газар байгаа бол ерөөсөө кассын систем энэ мэдээлэл дамжуулах боломж нь бүрэн нэгдсэн. Төв систем маань одоо ерөөсөө энэ мэдээлэл холбооны сүлжээгээр дамжуулаад ашиглаж болж байгаа. Одоо жишээлбэл Баян Улгийн аймагт өнөөдрийн байдлаар 12 кассын машин холбогдсон мэдээлэл илгээгээд магадгүй өнөөдөр одоо Баян Улгийн аймгийн одоо иргэд маань худалдаа авсан тэр тухайн баримтаараа одоо азаа үзээд сууж байгаа. Тэгэхээр энэ бол хэл хязгаар нь бол одоо үндэсний хэмжээнд биднээс ажилд болж байна гэдгийг нотолж чадж байна гэсэн. Зөв. Тэгэхээр дахиад асуух асуулт байгаа. Тэгэхээр нийт иргэд маань баримт гэдэг одоо сайт руу орж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар баримт цэгийн маань сайт маань бол Монгол улсын хэмжээнд хамгийн хандлттай сайт болчиход байгаа. Тэгэхээр энэ гоё царайлаг залуу заагаа зогсож л та. Тэгэхээр энэ залуугаас болоод хандлт хийж гэнэ эсвэл бол өөр ямар нэгэн хандлт хийх бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас өгөхгүй бидэнд. Тийм магадгүй бас танаас ч үлж магадгүй. Тэгтээ биднээсээ үзэж байгаагаар бол иргэд хувь хүн аж ахуй нэгж гэсэн ийм хоёр субъект орох юм боломжтой систем юм л. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүс маань лангуун дээрээ тухайн одоо энэ цахим баримтыг хэвлэе гэх юм бол баримтыг манерс дамжуулж. За гар дээрээ байгаа баримттай иргэд маань бүх баримтаа бүртгүүлж за азтан босноо автоматжуулсан системээр ингээд дамжуулж авах боломж нэгц. Тэгэхээр энэ хоёр томоохон одоо бизнесийн үйл ажиллагаа, хувийн үйл ажиллагааг хамттан одоо хийж байгаагаараа маш олон хүмүүсийн хандлтыг авж байгаа ийм вебсайт байна. За энэ вебсайт зөвхөн одоо иргэд аж ахуй нэгж гэхгүй мөн хууль, эрх зүйн бусад одоо заавар зөвлөгөөнүүдийг агуулсан ийм одоо цахим хуудас байгаа. Тэгэхээр иргэд маань аль болохоор баримт цэгийн ашиглаж одоо сурах юм бол танд одоо 2 үеийн буцаал суглаанд ороход хамгийн ойрхон дөт зам бол баримт цэгийн манай гэж ойлгож байна. Тэгэхээр маш олон хүмүүс маань Facebook болон Twitter тэгээд маш олон интернет их сурвалжуудаас мэдээлэл авдаг. Харин та баримт цэгийн мэн рүү орох юм бол бүх мэдээллийг дэлгэнгүй авах болно. За суглааны тохиолдлын тухай би түрүүгийн 7 хоногт анхны удаагаар явж байхад энэ QR кодын тухай зөндөө ярьсан. Тэгэхээр QR код ямар илүү давуу талтай юм бэ гэдгийг үргэлж маань маш товчхон тайлбарлаад өгч болох уу? Тийм, QR код гэдэг бол өмнө нь та баримт авахдаа санхүүгийн тамга гэдэг ингээд дарсан юм баримт авдаг бол одоо 21-р зуунд бол электрон тамга болоо хувирсан байна. Электрон буюу QR код нь одоо ерөөсөө татварын албан ёсны тамга гэж ойлгож болох. Ийм энгийн ойлголт. Тэгэхээр энэ бол баталгаажсан гэдгийг нотолж байгаа. Одоо хамгийн электрон хэлбэрийн тамга гэж ойлгож байна. Энгийнээр хэлээд. За маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн маань цуглааны үйл ажиллагаа маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөл болон төрийн албаны хяналт шалгалтын чиг үүрэг бүхий хүмүүсийн төлөөлөл бүхий хяналт шалгалтч маань одоо өнөөдрийн үйл ажиллагааг хяналт шалгаж явж байгаа. Цуглааны маань тохиолдол ихснээс хойш өнөөдрийг хүртэл бид маш нарийн нямбай ажиллаж байна. За тэгэхээр та бүхний харж байгаа энэ хүү шилэн хоорог бүхий цуглааны машин мөн яг адилхан жинтэй тэгээс 9 хүртэлх 10 цифр байгаа. Ингээд бүх цифруудыг цуглааны машинд хийхийг хүсэж байна. За. Бүгд яг адилхан жинтэй цифрүүд байж байгаа. Тэгэхээр маш олон хүмүүс цуглааны тухай зөндөө асуулт бидэнд бас байгаа л та. Тэгэхээр өнөөдрийн хувьд би бас түрүүчийн 7 хоног төтөлж эхэлж байхдаа ганцхан хүн 100 сая төгрөгийн эзэн болох юм баха гэж бодож байсан чинь 20 мянган төгрөгийн хүмүүс маш олон болох юм байна. 100 мянган төгрөгийн эзэд маш олон тодорх юм байна. 500 мянган төгрөгийн эзэд бас тодорх юм байна. За тэгээд 4 сая төгрөг, 20 сая төгрөг, 100 сая төгрөг гэдэг одоо маш олон азнууд сардаа одоо 3-аас 4 удаа тодорж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань одоо зарим мэдээлэл дутуугаа түрүүгийн дугаарт хичнээн хүн ерөнхийдөө азтан болсон билээ. За тэгэхээр өмнөх дугаар дээр бол 1169 азтан тодорсон. За үүнээс одоо 180 азтандаа биднээс одоо азынхаа шигнэлийг одоо ингээд гардуулж өгöd байна. За эдгээр азтан маань болохоор ерөөсөө баримт цэгмээр дансаа бүртгүүлэл маш их бурхан шууд авч байгаа. За бичилж ирж байгаа 3 иргэн маань 500 мянган төгрөгийг яг өчигдрийн байдлаар хүлээж аваад байгаа. За тэгэхээр ер нь үйл явц маань нэг тиймэрхүү байгаа. За маш их баярлалаа. За их баярлалаа. За тэгэхээр бид суглаагаа эхлэхэд бэлэн болсон байна. Баримт цэгийн маань суглаа. Өнөөдөр магадгүй та 100 сая төгрөгийн азтан болох боломжтой. Ингээд та бэлэн үү? баримт суглааны маань үйл ажиллагаа танд шууд дамжуулан хүргэсээр байгаа. За ингээд суглаагаа эхэлцгээе. Та бүхэн яг үндсэн суглааныхаа энэхүү баримтуудыг гэртээ
бүртгүүлж амжсан байгаа бол бүртгүүлж амжаагүй байгаа ч гэсэн та бүхэн 2016 оны 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хоорондох суглаач нь хүчтэй учраас та гэртээ юуны төрөнд хэдгээр суглаагаа ялган авна уу? Тэр дундаа хамгийн сүүлийн орны тоо гарлаа. Ингээд хамгийн сүүлийн цифр бол 5. 5 гэдэг цифр гарсан байна. За ингээд хамгийн сүүлийн орн маань 5. Та тэгэхээр суглааныхаа баримтыг харж агаад 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хоорондох суглаагаа ялгаад тэр дундаа 5 гэсэн цифр орсон байх юм бол та 100 сая төгрөнд ойртлоо гэсэн үг. Ингээд бөмбөлгийг буцаж хийгээд дараагийн орныг хамтдаа тодруулцгаая. За, эхлэе. Та бүхэн дахин сануулъя. Та бүхэн өөрийнхөө суглааны баримтыг 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хооронд тэгээд бид нар суглааны маань тохирлууд хамгийн сүүлийн орноос тохирж явахыг та бүхэн анзаарна уу? За ингээд сүүлийн 2 орн тодорсон байна. Сүүлээс 2 дахь орн болвол 2 гэдэг цифр тодорсон байна. За ингээд хамгийн сүүлийн орн 25. За дараагийн орн тодорох юм бол та 20,000 төгрөгийн эзэн болно. За ингээд бөмбөлгийг буцаж хий. 20,000 төгрөг бид нар одоо тун утахгүй цагаан сарын маань баяр болгож байгаа. Бас золголтын мөнгө тийм шүү дээ, тэ? Хэрвээ та бизнес эрхлэгч яг ийм суглаатай баримтыг хэвлэн орлогоо нэмэгдүүлэхийг хүсэх юм бол кассийн машинд холбогдох болон баримтыг гэмээр хэвлэх боломжтой. Ингээд юм эхлүүлье. За ингээд суглааны маань бөмбөлөг бол нийтдээ 10 секундын дотор гарч ирэх боломжтой байгаа. 98% магадлалтай 1000 суглаа тутамд нэг азтан тодорж байгаа. За ингээд 20,000 төгрөгийн азтан тодорлоо. 8 гэсэн суглаа. За хамгийн сүүлийн орн 825. 3316 хүн одоогийн байдлаар 20,000 төгрөгийн эзэн болоод байна. Та бүхэнд баяр хүргэе. За бөмбөлгийг хийгээд суглаагаа өргөжлүүлцгээе. За суглаагаа өргөжлүүлье. За ингээд дараагийн орн таарсан тохиолдолд та 100,000 төгрөгийн азтан болно. 100,000 төгрөг хоцсон тохиолдолд та бүхэн шууд таны баримтад бүртгүүлсэн суглааны дансны дугаар руу чинь одоо мэдээлэл маань шууд очиод за 7 сүүлийн 4 орн тодорчод байна. 100,000 төгрөгийн эзэн 326 хүн 100,000 төгрөгийн азтан болсон байна. Баримт суглаа маань маш амжилттай үргэлжилсээр байна. За ингээд дараагийнхаа суглааг хийнэ. За суглаагаа өргөжлүүлцгээе. За одоо 5 дахь орныг тодруулах гэж байна. Тэгэхээр би отгон талаас асуумаар байна. 5 дахь орн буюу одоо 500,000 төгрөгийн суглааг азтан маань заавал өөрийн биеэр очиж авж байгаа. Эсвэл бол хамгийн ойрын дотор хэлсээс очиж авж байгаа. Энэ ямар учиртай вэ? Хонжор хожвол та бүхэн хамгийн ойрхон байгаа татвар гайлын байгууллага дээр очиж одоо бичлэн ирэх ийм шаардлагатай байгаа. Энэ журмын дагуу явж байгаа үйл явдал. Энэ бол за 7 дахиад 7 гэсэн дугаар гарч ирсэн байна. За ингээд 39 хүн 500,000 төгрөгийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Та Монгол улсынхаа татврын шинжилсэн бүртгэлд хамрагдаж далд эдийн засгийг ил болгох үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулж магадгүй та жилийн 2%-ийнхаа хүүг авснаас гадна та сар болгон 100 сая төгрөгийн азтан болох боломжтой. Тэр дундаа өнөөдөр 39 хүн 500,000 төгрөгийн азтан боллоо. За ингээд бөмбөлгийг буцаж хийгээд дараагийн азтан болвол 4 сая төгрөг огцом дэшээ өсөрж байгаа. За 4 сая төгрөг бол жинхэнэ өөрийнхөө цагаан сарыг хадмынхаа цагаан сартай хийх боломж юм шүү дээ. За тэгэхээр 1 сарын 1-ээс 1 сарын 20-ны хоорондох таны баримт та баримтыг юмэнд яг одоо бүртгүүлээгүй ч хийж болно. Бүртгүүлсэн ч хийж болно. Бүртгүүлээгүй бол та яг одоо бүртгүүлэхэд бас хожимдоогүй. Та 20,000 100,000 төгрөгийг хэрвээ бүртгүүлээд хожсон байгаа бол таны данс руу шууд шилжих болно. 500,000-аас дээш тохиолдолд та заавал харьяа дүүргийн дотрийн албан дээр очих болно. За ингээд 5 гэсэн дугаар гарч ирсэн байна. 4 сая төгрөгийн эзэн 6 хүн баяр хүргэе. Одоогийн байдлаар 6 хүн. За ингээд
20 сая төгрөгийн Азтан маань тодорхой сэтгэл маш их хөдөлж байна. За ингээд 7 дахь орныг бидэнд гаргаж өгөөч. За 7 дахь орон гаргахад бэлэн болсон байна. 7 орон дараалсан тохиолдолд та тоглоомыг цааш дөрвөлжлүүлэх бүрэн боломжтой. Одоо 20 сая төгрөг. За ингээд 20 сая төгрөг. 5 дахиад 5 гэсэн дугаар 20 сая төгрөгийн эзнийг хөдөлсөн байна. Баяр хүргэе. И баримт суугата. И баримтыг юм та бүртгүүлснээр өнөөдөр 20 сая төгрөгтэй боллоо. За ингээд бүгд хамтдаа 100 сая төгрөгийг хамтдаа тодруулцгаая. 1 сарын 1-ээс 1 сарын 20-ны хоорондох таны суглаа. За. Бидэнд 100 сая төгрөгийг эзнийг тодруулж өгөөч. Өнөөдөр сэтгэл хоногссон маш гайхалтай, маш сонирхолтой хэсэг явагдаж байна. Та и баримт суглаанд бүртгүүлсэн ч бүртгүүлээгүй ч танд баримтчиг үрж ирсэн бол та заавал одоо суглаандаа нэмж бүртгүүлээд шагналынхаа эзэн болох боломжтой байгаа юм шүү. За ингээд хамгийн ихний дугаар 3. 3 гэсэн дугаартай бол та 100 сая төгрөгийн эзэн болно. За ингээд таны дугаар 35, 57, 78, 25 гэсэн дугаартай байгаа юм бол та 100 сая төгрөгийн эзэн болно. За харахандаа өнөөдөр 100 сая төгрөгийн эзэн тодроогүй байгаа ч гэсэн бидэнд 150 сая буюу супер суглааны эзэн та бүхний дунд бэлэн байгаа билээ. Ингээд хэлсэн хоргомын дараа бүгдээрээ эргэн уулзцгаая. И баримт суглааны маань үйл ажиллагаа маш амжилттай үргэлжилсээр байна. Та бэлэн үү? Яг одоо бид бүхэн супер Азтан буюу түрүүгийн 7 хоногт Азтан маань бас тодроогүй байгаа учраас шагналын маань сан өссөөр байгаа. Ингээд 150 сая төгрөгийн Азтан болох боломж таны өмнө нээлттэй байгаа. Харин одоо гарч ирэх гэж байгаа 8 орон дараалан таарсан тохиолдолд та 150 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм аа. Ингээд дараалан 8 орон таарад 150 сая төгрөгийн эзэн болох Азтан бүгдээрээ хамтаа тодруулцгаая. За ингээд супер Азтан маань хамгийн сүүлийн орон автаж байна. Монголын өнцөг болон бүрт одоо и баримт суглааг цуглуулсан 21 аймагт байгаа хүн болгоноос маань. За ингээд хамгийн сүүлийн орон 1. Хамгийн сүүлийн орон 1. За таны баримт 2016 оны 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хооронд тэгээд хамгийн сүүлийн цифр чинь 1 гэсэн дугаартай байх юм бол та 150 сая төгрөгийн Азтан болох боломж маань улам ойрч байгаа гэсэн үг. За суглаа маань үргэлжилж байгаа. Тэгэхээр та ерөнхийдөө отодлогоо тэгэхээр хамгийн бас нэг мэдээлэл хэлэх хэрэгтэй. 1-р сарын 1-ээс 1-р сарын 30 хүртэл байгаа янз бүрийн суглаанууд байгаа. Эдгээр суглаагаа хаяггүйгээр дараагийн суглаанд орох боломж маань хэдний хүртэл байгаа вэ? 2 сарын 7 хүртэл. 2 сарын 7 буюу битүүний өмнөх өдөр. Тийм, битүүний өмнөх өдрийн суглаанд 1 сарын 1-ээс 1 сарын 31-ний хооронд бүх баримтуудаа одоо суглаанд оролцуулнаа. Тэгэхээр та өмнөх 7 хоног таараагүй бол магадгүй энэ 7 хоног таараагүй бол дараагийн 7 хоногт та гайхалтайгаар бас Азтан болох боломжтой. 4. За 4. За ингээд 3 дахь оронг бүгдээр хамтдаа харцгаая. Манай суглааны гол онцлог бол 100 баримт тутамд нэг Азтан тодорох хамгийн өндөр магадлалтай суглаа байгаа. Энийг дахин онцлоо хийе. Ингээд бүгдээрээ 3 дахь бөмбөгийг хамтдаа харцгаая. Энэ бол монголчуудын хамгийн дуртай тооны нэг болох 9 гэдэг тоо байна. Доороо тэмдэгтэй байгаа учраас 9. За ингээд 9. Таны суглааны сүүлийн 3 орон 941 гэсэн дугаараар төгсөж байгаа бол та 150 сая төгрөгийн супер Азтан болох боломж маань үргэлжилсээр байгаа гэсэн үг. За ингээд суглаагаа үргэлжлүүлцгээе. 4 дахь цифрыг бидэнд гаргаж өгөөч. За ингээд та 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хооронд байгаа бүх баримтуудаа суглаад тэр дотроос хамгийн сүүлийн орон нь 941 гэсэн тоотой явж байгаа бол та 150 сая төгрөгийн Азтан болох боломж маань улам бүр нэмэгдсээр байгаа гэсэн үг. Тэг гэдэг дугаар тэг
сүүлийн 4 орон тодорлоо. Одоо бид 4 орон үлдсэн. Тэг 941. 4 орны дараа супер азтан буюу 150 сая төгрөгийн азтан маань тодорх боломж маань ойрцоор байгаа. За ингээд дараагийн цифрыг бидэнд явуулно. Та бүхэн нийтдээ 1 сард цуглуулсан бүх баримтаараа 1 сарын 1-ээс 1 сарын 31-нд бүх баримтаар 2 сарын 7-нд бол бид бүхдээ дараагийн явуулах байгаа баримт цэгийн маань суглааны маань тохирол оролцох бүрэн боломжтой байгаа. Тийм учраас та цуглаагаа битээ хаяарай. За 3 сүүлийн 5 цифр тодорлоо. 3. За одоо 6 дахь цифрыг бидэнд тодруулж өгнө. За. За, ингээд 6 дахь орон гарч ирлээ. 6 дахь орон 8 гэдэг цифр байна. Баяр хүргэе. Хойноосоо дараалан суглааны маань аслангуу тодорж байгаа. За, ингээд. За. Бидэнд одоо 2 цифр үлдсэн байгаа. 7 дахь цифр гарах бэлэн болсон байна. Ерөнхийдөө энэ удаагийн дугаарт маань ахлуулга хичнээн азтан тодорсон байгаа байлаа. Ерөнхийдөө магадлал маань хэдэн суглаа оролцоод хэдэн азтан тодорч байгаа. 300 орчим азтан маань одоо ингэ төгслөө болцлоо гэж байна гэсэн. За баярлалаа. Дараагийн азтан маань 8. 8 дахиад 8. За ингээд сүүлийн 7 орон тодорсон байна. За хамгийн сүүлийн мөнгө гарах гэж байна. Энэ бас сэтгэл тогтоосон мөч өнөөдөр баримт суглааны супер азтан 150 сая төгрөгийн эзэн магадгүй та болох боломжтой байна. Ингээд 150 сая төгрөг. Хэрвээ та өнөөдөр 150 сая төгрөг хожихгүй бол дараагийн тоонд хэдэн сая болж шагналын самаа өсөх ёстой вэ? 200 сая болно. 200 сая. Шагналын самаа нийтд жилийн турш бид 18 удаагийн тохирол явагдсан. Магадгүй та тэр бом төгрөг хожиж болно. За ингээд 4. Хэрвээ таны суглаа 1-р сарын 1-ээс 1-р сарын 20-ны хооронд тэгээд 48, 83, тэг 9, 41 гэдэг дугаар байх юм бол та 150 сая төгрөгийн азтан болох боломжтой байлаа. Харамсалтай нь өнөөдөр супер азтан тодроогүй учраас дараагийн 7 хоногт 200 сая төгрөгийн азтан болж супер азтны маань шагналын сан өссөөр байгаа байлаа. За ингээд өнөөдөр баримт суглааны маань азтан болсон оролцогчдор маань одоо Монгол улсын аль аль өнцгөөс хичнээн хүмүүс одоо тодорсон гэдгийг бүгдээрээ дэлгэцэн анхаарлаа хандуулцгаая. За ингээд Монгол улсын газрын зураг нийт 3316 баримт өнөөдөр азтан болсон байна. За ингээд хамгийн их азтан бол мэдээж Улаанбаатар хотоос тодорсон байна. 2878 хүн ингээд орон нутгаас бол маш олон азтангууд тодорсон байна. Гайхалтай цаг мөчийг бүгдээ хамтдаа өнгөрүүлээ. Баримт цэгийн маань суглааны үйл ажиллагаа өнөөдөр амжилттай явагдаж 3316 хүн өнөөдөр азтан болсон байна. Та бүхэн баримт суглаанд идэвхтэй оролцоорой. Магадгүй та дараагийн тоонд 200 сая төгрөгийн супер азтан болох боломжтой. Та баримтаа идэвхтэй оролцоорой. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол улсын сангийн яам гай доторын ерөнхий газар нэмэгдсэн үртгийн албан доторын урамшууллын системийн хамтран зохион байгуулж байгаа баримт суглааны 2 дахь 7 хоног маш амжилттай өнгөрдөө. Дараагийн 7 хоног буюу 2 дугаар сарын 7-ны өдөр бүгдээ иргэн уулзцгаая. Танд баярлалаа. Баримт